хэсгүүдээс бүрдэж байна. За тэгэхээр өгний юу вэ? Сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн менежментийн цикл, танхимын ба захим сургалт, захим хэрэглэгдэхүүн. За судалгааны сэдв сонгосон үндслэл нь 21-р зуунд дэлхийн улс орнуудын боловсролын тогтолцоонд даяарчлагдан зах зээл, мэдлэгт суурилсан эдийн засгийн нөхцөл бүхий шинэ нийгэмд зохицон амьдрах хувь хүний эрэлтийг нийгмийн хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэхийн тулд өөрчлөгдөн шинжлэгдэж байна. Боловсролын тогтолцооны нэг үндсэн бүрдэл бол сургалтын хөтөлбөр юм. Альва улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь өөрийн соёл, үнд зүйл, хөгжлийн чиг хандлага болон боловсролын шинжилгээг даган хувьс нь өөрчлөгдөж иржээ. Монгол улсын боловсролын салбарт бодлогын болон бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт 90-ад оноос эрчимжиж 2006 онд 10 жилийн тогтолцооноос 11 жилд, 8 оноос 11 жилээс 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Энэхүү боловсролын тогтолцооны шинжилтийг дагаад сургалтын хөтөлбөр хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. За Монгол улсад хэрэгжсэн сургалтын хөтөлбөрүүд хийсэн шинжилгээний үр дүнгээс харахад олон улсын чиг хандлага, үндэсний үнд зүйл, суралцагчийн суралцах нөхцөл байдал тулгуурласан давуу талтай ч богино хугацааны өөрчлөлт нь сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоо алдагдах, үр дүнг дараагийн шинжилэл өөрчлөлтөд тусган хэрэгжүүлэх үндэсний болон сургуулийн түвшний тогтолцоо бүрдэж амжихгүй байхад нөлөөлж байна. Ойр хөтөлбөрүүд солигдож байгаа учраас юм хааж утсан. За боловсролын шинжилгэлийн болон сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах үйл явц тодорхойгүй гинтийн шинжтэй өөрчлөлтийг ойр ойрхон хийж байгаа менежментийн асуудлуудаас болоод үр дүнтэйгээр боловсролын чанарыг сайжруулах сургалтын хөтөлбөрийн урт дунд хугацааны хэрэгжилтийн үр дүнд дүгнэлт хийх боломж бүрдэхгүй байна. Мөн сурах бичиг болон үнэлгээний агуулгад сургалтын хөтөлбөрийн шинэлэг санааг хангалттай тусгаж чадахгүйгээс багшийн заах арга зүй үнэлгээний даалгаврын тавилд дөрвтэй агц гарахгүй байна. За онлын үндсэл ийм сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, зохиц үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх улс орнуудын туршлагад үндэслэн өөрийн улсын онцлог тохирсон хөтөлбөрийн менежментийн циклийг хөтөлбөр судлалын практикт нэвтрүүлж нотлохоон суурилсан доктортой бодлого төлөвлөлтийг бий болгох нь боловсролын чанар суралцагчийн бодлогын амжилтад эргээр нөлөөлнө гэж үзэж байна. Төрөөс төвшүүлж буй боловсролын зорилгыг хангахын тулд үндэсний бүс нутгийн болон суралцагчийн бодит нөхцөл байдлыг харгалзан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах цикл үйл ажиллагааг төлөвлөгөөтэй зохион байгуулалттай тасралтгүй дэмжин ажиллах боломжтой нөөц байдлыг удирдах болон нөхцөл байдлыг бүрдүүлэх менежментийн тогтолцоог хөтөлбөрийн менежментийн цикл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийн менежментийн цикл нь үеийн давтагдсан сайжруулах үйл явц бөгөөд хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээ эргэх холбоог хэлж байна. За онлын үндсэл нь юу вэ? Төлөвлөлт бол амжилттай сургалтын гол хэсэг юм аа. Хөтөлбөр боловсруулах нь багш бүрийн нэг чухал асуудал байдаг. За ямар хөтөлбөрийг сайн хөтөлбөр гэх вэ гэхээр үйл ажиллагааны зорилго оновчтой тодорхойлсон, сурагчдад юуг хизээ яаж сурахыг мэдээлсэн, сурагчдын үр хариуцлагыг тодорхойлсон, агуулгын элементарчилсан, үнэлгээний зорилготойгоо нийцсэн, үнэлгээний шалгуураа гаргаж хүүхдэд тодорхой ойлгомжтой болгосон хөтөлбөрийг сайн хөтөлбөр гэж үзнэ. Багш хичээлээ төлөвлөхдөө дараах асуултанд хариулах шаардлагатай болдгоо. За хэрэгцээ, зорилго яах гэж үүнийг судлаж байгаа вэ? Сурагчид юуг мэдлэг болгох вэ? Ямар чадварыг хөгжүүлэх вэ? Ямар арга замаар, ямар дидактик шийдэл хийж энэ мэдлэг чадварыг эзэмшүүлэх вэ? Ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ? Юунд хүрэх вэ? Юуг үнэлэх вэ? Хүүхдийн мэдлэг чадвар хандлах төлөвшөлт гарч буй өөрчлөлтийг үнэлэх үү, мэдлэгийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөн үнэлэх үү зэрэг олон асуултууд гарч ирнэ. За хичээлийн төлөвлөлтөнд зорилгоо тодорхойлохоос гадна хичээлийн зорилгыг зөвхөн агуулгад үндэслэн тодорхойлсноор сурагчдын өмнөх мэдлэг, төсөөлөл, хэрэгцээ сонирхлыг харгалзан багшийн үзүүлэх, сурагчийн хийх үйл ажиллагааны бодит боломжийг тооцож хичээлийг удирдан чиглүүлэх арга төлөвлөхөд бэрхшээл тулгардаг. Зорилгыг тодорхойлохдоо сурагчдын өмнөх мэдлэг, төсөөлөл, сонирхол, хэрэгцээнд үндэслэн мэдлэг бүтээх үйл ажиллагааг дэмжих, хандлах төлөвшөлт нь хувь нэмэр оруулах
талаас нь тооцноо. За танхимын ба захин хичээл. Хүний нийгмийн хөгжил технологийн төвшлөлттэй уялдана мэдээллийн хэмжээ асар их болж тэр хэрээрээ сургалтын хөтөлбөр шинжлэгдэн шин зунтад золгосон 20 дугаар зууны дунд үед уламжлалт сургалт буюу нүүр нүрээ харсан сургалт давмгаалж байсан бол өнөө үед электрон сургалт, хосолсон сургалт илүү өргөн хүрээнд ашиглагдаж байна. Мэдээлэл харилцааны технологи, электрон сургалт, интернет болон вебд суурилсан сургалт, онлайн сургалт гэх мэт энэ үед бол илүү давмгаалж байна. За захин сургалт нь гэдэг нь мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан сургалт юм аа. Захин сургалтын материалыг боловсруулах, танхимын сургалтын материалыг боловсруулахаас илүү үнэтэй цаг хугацаа, хөдөлмөр их шаардлагатай гэж юм байна. Хүний харах мэдрэхүйгээрээ хүлээж авсан мэдээлэл, сонсох мэдрэхүйгээр хүлээж авсан мэдээлэлээс илүү үнэмшилтэй байдгийн зэрэгцээ бат тогтож удаан мартагддаг тул сургалтанд мэдээлэл харилцааны технологиг тэр дундаа микро технологиг ашиглах нь хийсвэр түнүүд болон төсөөлж харахад төвөгтэй зүйлсийг бодит юм шиг харагдуулж амьдруулдгаараа хичээлийг ойлгомжтой илүү сонирхолтой болгоод зогсохгүй. Судалгааны зорилго сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд захин хичээлийг зохион байгуулснаар сурагчдад гарах эерэг үр дүн сурлах зорилготой. Дэвшүүлсэн таамаглал нь танхимын сургалт нь захин сургалтаас хүртээмж чанарын хувьд илүү боловч захин хичээлийг үр дүнтэй сайжруулж заах боломжтой. За судалгаанд бага ангийн 61 эцэг их дунд ангийн 30 сурагчийг хамруулсан. За судалгаа танай хүүхэд хөл хорионы үед теле хичээлийг үзэж байсан уу гэдэг дээр 78.6% нь өдөр бүр үзчихсэн. Заримдаа үзчихсэн 19.6% үзэх боломжгүй гэж 1.8% нь хариулсан байна. Танай хүүхдийн теле хичээл танай хүүхдийн хувьд теле хичээл хэр үр дүнтэй байсан бэ гэдэг дээр маш сайн гэдэг дээр нэг ч эцэг хариулаагүй. Сайн гэдэг дээр 47.5%, дунд зэрэг гэдэг дээр 42.6% хариулсан. Хангалтгүй гэж үзсэн 9.8% хангалтгүй гэж үзсэн байна. Теле хичээлийг хэдэн удаа давтаж үзэж байсан бэ гэдэг дээр нэг л удаа үзчихсэн 49.1%, хоёроос дээш давтаж үзсэн мөн 49.1% огт үзээгүй гэсэн 1.8% нь огт үзээгүй гэж хариулсан байна. За танхимын хичээлтэй харьцуулахад захин хичээлийн давуу талыг та юу гэж үзэж байна вэ гэдэг дээр теле хичээл сонирхолтой үр өгөөжтэй байсан гэдэг дээр нэг ч эцэг санал өгөөгүй байсан бол шинэ мэдээллийг олж авсан гэдэг дээр 5% эцэгхийн хариуцлага нэмэгдэж хүүхдтэй илүү их анхаарах болсон гэдэг дээр 83.6%, бусад санал дээр нь 11.4%. За бусад санал гэдэгт нь юу байсан бэ гэхээр хичээлийн хугацаа богино байсан, эцэг эхчүүд ажилдаа үеэр гарсан учраас давтаж үзсэн, зарим хичээлийн агуулга их байсан байна гэж үзсэн. За судалгаа нэгийн дүгнэлт нь юу вэ гэхээр судалгаанд бага ангийн 61 эцэгхийг хамруулсан. Хөл хорионы үеийн захин хичээлийг судалгаанд оролцогчдын 78.6% өдөр бүр үзсэн. 19.6% заримдаа үзсэн гэж хариулсан ч 47% нь хичээлийн үр дүн сайн, 42.6% дунд зэрэг гэж хариулсан. Ихэнх хүүхдүүд 1-2 удаа давтаж үзсэн. Захин хичээл нь эцэгхийн хариуцлага оролцоог нэмэгдүүлэх, хүүхдтэй анхаарах давуу талтай юмаа гэж судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь үзжээ. За дунд ангийн 30 сурагчдаас судалгаа авч үзэхэд хөл хорионы үед теле хичээлийг үзэх боломж байсан уу гэдэг дээр өдөр бүр үзсэн 28%, заримдаа үзсэн 59%, үзэх боломжгүй гэсэн 13% нь хариулсан бол танхимын сургалт хөл хорионы үеийн захин хичээл хоёрын аль нь үр дүнтэй санагдсан бэ гэдэг дээр 100% танхимын сургалт нь илүү үр дүнтэй байсан гэж хүүхдүүд хариулсан байна. За захин хичээлийн сайн талыг та юу гэж үзэж байна вэ гэдэг дээр захин хичээл сонирхолтой үр өгөөжтэй байсан гэдэг дээр хүүхдүүд 33% нь хариулсан бол шинэ мэдээллийг олж авсан гэдэг дээр 63.2%, захин хичээлийг давтаж үзнээр танхимд үзнээс илүү сайн ойлгосон гэдэг дээр 3.7% нь хариулжээ. За ингээд 30 сурагч хамруулснаас 28% нь өдөр бүр үзсэн, 58% нь заримдаа үзсэн. Ихэнх сурагчид хуваарийн дагуу эндээс харахад бол ихэнх сурагчид хуваарийн дагуу хичээлээ үзээгүй, ихэвчлэн давтаж үзэж байсан. Тэгээд танхимын сургалтыг бол захин хичээлээс илүү юм аа гэж хүүхдүүд үнэлж ирсэн байна. За 2020 оны 11 сард захин
Монгол хэл математик дээр нэг л авсан байна. 3 ба 4 оронтой тоог 1 оронтой тоог хуваах гэсэн сэдвээр ангийнхантаа захин хичээл бэлтгэж явуулаад группээр заасан 25 сурагчид хамрагдсан. Эцэгхэн давтаж үзээд хандлтын тоог 38 байсан. Монгол хэл дээр бас балархай гişг ялгах үүрэг гэсэн сэдвээр агаад мөн заагаад 25 эцэг хамрагдсан. Хүүхэд хамрагдсан. Мөн дахин давтаж үзснээр нийт хандлтын тоог 38 болсон. За ангийн сурагчдын телегч судалсан байдал дүн шинжилгээ хийж үзсэн. За ингээд 2 сард 80% та үзчихсэн бол 3 сард 75% та, 4 сард мөн нэг 73% байсан. 5 сард болохоор 68% болж эндээс ингээд харж байгаа ерөнхийдөө сараас үзэх хугацаанд үзэж байгаа эцэгч сурагчдын тоо буурсаар байгаа үзүүлэлт харагдсан. За 11 сарын байдлаар бол 84% та үзэж байна ангийн хувьд. За тэгээд телегчээр судалсан байдалд онцлогоо хийж үзсэн. Намар 9 сард хичээл ороод эхлэнгүүт хүүхдүүдээс онцлогоо хийж үзэхэд бол манай ангийн хувьд Монгол хэл 26% та, амжилт нь чанар нь 7% та, гүйцэтгэл нь 24.5% та, харин математик 25, 3.5% чанартай, 21% гүйцэтгэлтэй. Эндээс харахад бол ерөөсөө захин хичээлийг хүүхдүүд яг өөртөө гүн бат мэдлэг олж авч чадахгүй, хэрэглээ болж чадахгүй. Яг нөгөө харсан танхимын сургалтаас бол асар хол ялгаа гарч байгаа харагдаж байгаа. За сурагчид коронавирус халдвар хөл хорионы үеийн телегчэлийг үүссэн байдлыг дүгнэж үзэх сурагчдын ихэнх мэдвэх оролцоо сонирхол буур байдал ажиглагдсан учраас нэмэлт хичээл даалгавруудыг ангийн группээр дамжуулан сурагчдад хүргэж бэлтгийг захимаар үнэлж байсан. Гэвч онцлогоноос харахад бага ангийн сурагчдын хувьд телегчлийн хурдыг гүйцэхгүй. Эцэгтэй хамтарч хийсэн ч гүн бат мэдлэг хэрэглээ болж чадахгүй байгаа зүйл ажиглагдсан. Тэр тусмаа дэмжлэг хэрэгтэй сурагчид захин хичээлийг гадна үлдэж тэгш хамруулан сурах үйл явц алдагдаж байна гэж үзсэн. За ерөнхийдөө 90-ад оноос хойш нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан боловсролын тогтолцоонд томоохон сорилтууд бий болсон. Энэ үеэс сургалт зөвхөн анги танхимд явагдах боломжгүй захин орчинд хэрхэн яаж явуулах вэ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Гэвч шийдэх гарцыг олж харж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Коронавирус гарсан бидэнд бэрхшээл учирсан боловч нөгөө талаасаа сорилт болсон гэж үзэж байна. COVID-19 цар тахлын үеийн захин хичээлүүд эцэгхийн хүүхдтэй тавих анхаарал халамжийг нэмэгдүүлсэн сайн талтай судалгаагаар сурагчдын 78% нь телегчэлээ үлдсэн хувийн захин хэрэглэгдүүн ашиглах боломжгүй, хөдөөний хүүхдүүд ТV сууг гарах боломжгүй гэсэн шалтгаанаар үзээгүй байна. Эцэгхийн оролцоо нэмэгдсэн хэдий ч бага ангийн хүүхдэд гүн бат мэдлэг хэрэглээ болж чадахгүй байна гэж үзсэн. За цаашид төвийн сурагчдыг бүрэн хамруулж захин хүүхдийн насны онцлог тохирсон захин хичээлээ сан үүсгэж ажиллах боломжтой юм аа гэж